Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн нэг өөрчлөлт бол тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн явдал. Одоогийн байдлаар нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ авах 300 орчим мянган ахмад настай байдаг гэсэн судалгаа бий. Тэтгэврийн насыг хойшлуулах хууль хэрэгжиж эхэлснээр хуулийг дагаж гарах журам гараагүй учраас энэ сард тэтгэврт гарах иргэдэд хүлээлт үүссэн гэдэг мэдээлэл бий. За тэгвэл үнэхээр тэтгэврт гарах иргэдийн зүгээс ямар нэгэн хүлээлт үүсгэсэн эсхийг тодруулахад одоо аймаг дөрвийн нийгмийн даатгалын хэлтсүүд бүгд яг энэ одоо хуулийг хэрэгжүүлээд явж байна. Тэгэхээр 1958 оны 1 сар төрсөн 1 сарын одоо 15-нд шин төрсөн хүн байх юм бол одоо 7 сарын 15-наас эхлээд тэтгэвэр тогтоох эрх нээлттэй эрхтэй эмэгтэй. За энэ хуулинд бас нэг орсон өөрчлөлт нь бол одоо яг даатгуулагч тийм ээ 60 нас хүрээд өөрөө тэтгэврээ тогтоохыг хүсэх юм бол энэ хүний шинтгэл төлөх доод хугацаа нь 20 жил 3 сар байх юм бол энэ хүн 60 наснда тэтгэврээ бас тогтоох эрх нээлттэй. Энэхүү жил бүр 6 сараар тэтгэврийн насыг нэмэгдүүлснээр эрэгтэй 65, эмэгтэй 60 настай тэтгэврт гарах эрх үүсгэр болж байна. За дэлхийн улс орнуудад тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлсэн туршлага байдаг. Тухайлбал Япон улс тэтгэврийн насыг 5 насаар нэмэгдүүлэхийн тулд 20 орчим жил зарцуулсан байдаг байна.